байна. Бид нар бас 2008 оны сонгуульд бас үнэхээр буруу зүйл амлажээ. Манай тэр үеийн дарга баяр буруу зүйл амлажээгээд сайн дураараа огцорсон байсан бол Сүхбаатарын Батбол гэдэг хүнийг харин илүү өөр нүдээр харах байсан болов уу гэж ойлгож байна. 1 триллион төгрөг биллионер тараана гэдэг бол нэг өсөндөө хямралч нэг өгүүлэхэд бүрэн дуусаагүй. Өнөөдөр Европын холбоонд тэгэхэд Португалийн асуудал хэцүү болоод эхэллээ. Португал одоо Хятад, Японд л одоо өөрийнхөө засгийн газрын өрийн бичгийг зарахгүй бол ерөнхийдөө цаашдаа бол одоо нэг Исландын хараас бүрийн явах боллоо шүү дээ. Еврозон ч гэсэн задраад хамгийн анхны улс Словак гэхэд еврогийн мөнгнөөс татгалзаад буцаад крон руугаа шилжиж байна тийм. Энэ бүгд чинь Германы Бундестагт ч гэсэн ерөнхийдөө еврозоноос гарья гэдэг ихний дуу хоолой гарч эхэлж байна. Нөгөө 2008 оноос эхэлсэн хямралч өнөөдөр бүрэн дуусаагүй байгаа байхгүй. Зүгээр яг Монголын хацтай энүүхэн хурд хөлийн цаан Хятад гэж аврах том эдийн засаг ямар ч одоо зүйлийг өөрийнхөө бүрэн шингэх чадвартай ийм том эдийн засаг байгаад л өнөөдөр нөгөө газрын дороос гараад байгаа юм ямар ч хүнээр хамаагүй худалдаж аваад байгаа да өнөөдөр бид нар хямрал дууссан юм шиг мөнгөтэй болсон юм шиг ингэж асуудал хандж байгаас биш яг өнөөдрийн засгийн явуулж байгаа бодлого бол Монгол улсын эсрэг бодлогоо гэдэг нэг үгээр хэлчихэд болохоор бодлого. Энийг хэн ч хүлээн зөвшөөрнө. 1 триллион төгрөг биллионер тараасны дараа энэ улсад юу болох вэ? Одоо түрүүн сайд хэлж байна л да архитект бол яа харахгүй том асуудлаа гэж бас энэ хөдөлмөр эрхлэлтэй боомжуулж байгаа нэг асуудал. Сард 20 мянган төгрөг авч байгаа хүн архи хүн. Архи л. Би бол маш итгэлтэй байна энэ дэр. Өнгөрсөн сараас эхлээд өнгөрсөн жилийн сүүлээс эхлээд тараасан мөнгө өөрөөр хэлбэл архины үйлдвэрлэлийн нэмэгдэл хоёр бол яг одоо яг ижил хамааралтай яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ жил сар болгон 20 мянган төгрөг өгнө гэдэг бол сар болгон тогтмол архитэлт бол өшөө илүү нэмэгдэнэ. Тэгэхээр яагаад ингээ манай засаг лозон бол яриад ингээд асуудал ярихдаа их зүг ярьдаг мөртлөө цаагаараа хийж байгаа ажил нь яг нөгөө эргээд хөрсөн дээр бодлогоороо тэр арт түмэн дээр буух юм эргээд энэ улсын эсрэг дандаа юм хийгээд байна л да. Тэгэхээр энэ бүгдийг бол зайлшгүй өөрчлөх ёстой гэдэг дээр манай иргэний хөдөлгөөний нөхцөл бол одоо 100% сэтгэл санаа нэг байгаа. Ерөнхийдөө өнөөдрийн засгаас нэг их юм хүлээгээд тэрэггүй. Яаж чаар энэ улсыг бүр дампуурлын зарлуулчихгүй нөгөө Исланд шиг болгочихгүй дээр нь энэ хүмүүсээс энэ засгийг авах вэ гэдэг асуудал үлдэж байна гэж харж байгаа тийм. Тэгэхээр за энэ юм байна л да. Энэ бол үнэхээр улс төрийн амлалт. Ингээд одоо амлалтаасаа буцах гэсэн чинь нөгөө талд нь амлалт нэг арт түмний хөдөлгөөн гараад ирсэн байдаг. Үнэхээр бид бол ойлгож байна. Магнагийн хэлдэг үнэн. Үнэхээр энэ бол буруу юм аа. Нөгөө талд нь инфляц өснө гэдгийг эдийн засгийн байгууллагууд тооцоо гаргацсан. Энийг хэрвээ хөдөлмөр эрхлэлт рүү хийсэн бол юу болох вэ гэдгийг бид маш сайн мэдж байна. Гэхдээ амлалт нөгөө талдаа бас л болохгүй байдаг юм байна л да. Тэгэхээр нэг талаас амлалтаа биелүүд гэж шахаж байгаа тэр хэсгийн ард бас л нөгөө ядуу өрхүүд байгаа байх. Ямар ч байсан мөнгө өгнө гэсэн тэрийг авъя. Үгүй бол одоо ирэх жил сонгуул болно. Сонгуульд орохдоо нэгэнд амлалтсан хүмүүс яах вэ? Монголынхоор нөгөө ам алдвал барьж болдгоо гэдэг л болчиход байна л. Тэгэхээр энэ дээр үнэхээр иргэний зориг гарах ёстой байсан уу, яах байсан гэдгийг их хурл өөрөө нэг удаа аваад хэлцүү зүгээр болов уу гэж бодоод байна. Тэгэхээр улсын хурлын гишүүний өөрчлөлт тэгээд нэвтрүүлэгт маань оролцоогүй тэгэхээр их хурл хэлцэх асуудал ялангуяа хөдөлмөр халамж үйлчлэгийн чиглэлээр бол их байгаа тийм ээ багц хуулиуд орчоод бас зарим нь батлагдаагүй байгаа гэж би одоо мэдж байна. Тэгэхээр ер нь бол яг одоо өнгөрсөн онд хичнээн хүнийг ажлын байртаа болгосон юм. Тэр хүмүүс хэдэн төрлийн цалинтай болсон бэ сайдаа? Одоо бид цалингийн тооцоо хийгээд үчихэд за нийт төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалин 300 мянган төгрөг гэдэг дунд чинь. Тэр хувийн хөвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалин болоод энэс ялимгүй өндөр байдаг. 320 мянган төгрөг орчимд гардаг. Гэхдээ энэ яагаад ингэж гардаг юм гэхээр ер нь нийт хувийн хөвшилд ажиллаж байгаа хүмүүстэр бол цалингийн сангийнхан тэрбум тэрлэн 500 тэрбум төгрөгийн цалингийн сан байдаг л да. Тэгэхээр тэрнээс одоо ингээд бодоод үзэхээр нөгөө хувийн хөвшилд ажиллаж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй хувь нь 9 хүртэл ажиллагчтай ийм байгууллагууд байдаг. Эдний цалин их өндөр биш мөртлөө нөгөө 20% дээр байгаа өндөр цалинтай хэсгийнх нь цалин дундчлаад үсгээр ингэж гараад байгаа юм л да. Түүнээс биш одоо гадна талдаа бол үнэхээр бага цалин авч яхад та нар өндөр дундаж хэлж яах гэж яг дундчлаад үсгээр ингэж гардаг. Гэхдээ одоо бид нар энийг өсгөхийн тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуучин засгийн газраас хатуу тогтоочдөг байсан. 108 мянган төгрөг гэдэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хуулийг бид сая шинжилгээ гаргачлаа. Энэ хуулиараа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 3 тал хамтарч тогтооно. Нийгмийн зөвшөөрлийн 3 тал. Ажил олгогч үйлдвэрч нь төр 3. Хамт сууж агаад энийг нэг жишгийн тогтоогоод 120 мянга гэж тогтоовол нөгөө талд нь нөгөө
салбар дээрээ энээс дээшлүүр тогтоож болно гэдгийг нь хийж өгөхөөр ингээд зохицуулчихсан. Тэгэхээр цалинг бол одоо төрийн албан хаагчдын цалинг одоо байгууллага бүх нь өөрөөр тогтоодог. Бас нэг жоохон замбраагүй юм явж байгаа. Одоо бид нар энийг зэгцэлж байна. Нэгдүгээр үйлрэл дуусгаад бид засгийн газарт оруулна. Ерөөсөө төрийн албанд багш эмчнэр жишээлбэл байх үгүй юу? Энэ цалингийнхын хэмжээ ямар байх юм? Тэр салбар болгоны хуулийн дээр байгаа тэрийг хоолн урамшуул явах юм уу үгүй юм уу гэдгийг нэг мөрчигчлэн. Яг ингэнгүүт нөгөө хөдөлмөрийн хөгжлийн доод хэмжээ тогтоох үед энээс дагаад цаат талдаа салбарууд дээр хөдөлмөрийн хөгжлийн доод хэмжээгийн тодорхой хэмжээнд өргөж өгөө. Жишээлбэл уул уурхай салбар дээр өргөж өгөөд тэнд хүмүүс одоо авч байгаагаас хамаагүй өндөр хэмжээнд цалин авах болцоог нь тавьж өгөөд ингээд явах болцоотой болж байгаа. Тэгэхээр цалингийн бодлого нэлээд сайн зэгцэрнэ энэ жил. Тэгэхээр оюуны ундраа одоо холдинг группийн ерөнхий захирлаас би асуухад ер нь одоо ингээд төрийн хүн байна, одоо иргэний хөдөлгөөний хүн байна, агентлагийн одоо дарга сууж байна. Тэгэхээр одоо хувийн хөвчнийхний хувьд бид нар хөдөлмөрийн эрхтэлийг дэмжиж, энэ онд дэмжиж ажлын байраа нэмээ. Тэгээ яг нэмээд өгье гэхээр одоо яг юу хэрэгтэй? Одоо та одоо тухайл ажлын байрыг 1100 ажилтнаа гэж тий дахиад 50-аар нэмээ л. Одоо энэ онд 50 ажлын байр нэмээ. Тэр юу одоо таны өмнө тулгамдаад байдаг вэ? Яг ер нь бол би түрүүн бас хэлсэн дээ. Хамгийн түрүүн хууль эрх зүйн тогтвортой орчин байх хэрэгтэй. Дээрээс нь энэ одоо альва төсөл төлөв хэрэгжүүлэх ажлын байрыг бий болгоход бол мэдээж хувийн хвшлийн тулгурдах хамгийн том асуудал бол санхүүжилтийн асуудал гэдэг. Санхүүжилтийн асуудлыг шийдэхээр одоо Монгол улсын хэмжээнд томоохон төслийг хэрэгжүүлэх тэр санхүүжилтийг шийдэх тийм боломж нөхцөл банк санхүүгийн байгууллагын их үүсрүүд нь алга. Тэр би юу гэж хэлэх гэж байгаа яг зүгээр бид нар өнөөдөр ингээд альж төвшөнд яриад суухаараа бол бүгд сайхан санаа нэгддэг. Түрүүн бас магнаа хэлсэн. Ингээд гараад явхаараа хийж байгаа үйлдэл нь хэлсэн одоо амлалттайгаа зөрдөг. Нэг асуудлыг ярьдаг. Нөгөө асуудлаа үүсгдэг. Тэр ярьсан асуудлаа үйлдэлээр үүсгдэг юм байдал. Энийг одоо бас анхаарах нь цаг нь болжээ гэж. Нөгөө талаараа бол энэ ажлын байрыг бий болгоход манад үнэхээр бас мөнгө байхгүй нэг гэдэг бол байгаад байгаа юм харагдаад байгаа юм шиг. Гэтэл тэр мөнгийг зөв зарцуулах одоо хөршүүрг нь бодлого нь хэрэгтэй байдаг. Өнөөдрийн байдлаар хүн болгонд 70,000 төгрөг өгнө гэж. Тэгээ энэ 70,000 төгрөгийг бид нар 2,700,000 хүнд үржүүлэх юм бол 189 тэрбум төгрөг болчих. Тэгэхэд өнөөдөр эргээд бид нар ингээ бизнес хийх гээд нэг байшин барилга барья, эсвэл нэг орон сууц барья гэхээр дулааны асуудал иргэдэг. Одоо ингээд зөвхөн нэг аж ахуй нэгжийн хүрээнд биш, улс орны хэмжээнд энэ цахилгааны асуудал, дэд үтсийн асуудал яаж шийдэх үү гэдэг асуудал иргэдэж байгаа. Тэгээ нөгөө шинэ 5 дугаар их үүсвэрээ барья гэхээр 800 сая доллар хэрэгтэй гэж байгаа байхгүй. Гэвтэл саяны энэ тарааж байгаа мөнгөөр 2 тэр хэмжээний одоо 2 цахилгаан станцыг барих хэмжээний мөнгийг зүгээр ингээд тараагаад өгч чинь. Энэ иргэд ямар сөрөг үр дагавар авчирж байгаа нөхөр яг өнөөдөр улс орны эдийн засаг энэ хөгжлийг нуруундаа өрч байгаа бизнесийг туйлдуулж байгаа инфляцийг өсгөж байгаа эргээд нөгөө талаараа энэ нөгөө хүмүүсийг хариуцлагагүй болгож байгаа. Монголд одоо иргэдийг оюун ухааны хөгжлийн байхгүй болгож байна. Хувь хүний болон нийгмийн хариуцлагагүй болгож байна. Ямар нэгэн тийм одоо өөрөө өөртөө хүлээх тийм одоо үүрэг хариуцлагагүй болгочихж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс нь ямар байдалд тасчаад ингэхээр хувь хүн болвол аль болох одоо хариуцлага үүрхгүйгээр хармаандаа мөнгөийг тийм сэтгэлгээтэй болцсон. Улс төр одоо энэ төрийн төвшөнд болохоор яд үхээр аль болох хариуцлагагүй багтаа эрх мэдэл ихтэй. Тэгээд энэ одоо халамж гэдэг юмыг давтааруулаа хийсэн. Ийм асуудал байгаад. Нэвтрүүлгэн дээр онцолж болсон юм дугуй ширээ авсан. Яагаад гэвэл бид нар хөгжлийн төлөө хамтдаа явъя тийм ээ цаашаа ер нь явъя. Заавал одоо иргэний хөдөлгөөн гэхгүй, төрийн гэлтгүү тийм ээ одоо хувийн хвшлийн гэхгүй, жирийн аж ахуйн иргэн гэлтгүү дугуй ширээ таарж суужгаад хөгжлийн төлөө хамтдаа яваа гэдэг. Бид нар яагаад одоо хөгжлийн төлөө яг хамтдаа явж чадахгүй байгаа юм ер нь. Яагаад явж чаддгүй вэ гэдэг одоо асуулт манай одоо нэвтрүүлгийн та бүхэнд одоо тавьж байгаа. Тэгээ манай нэвтрүүлэгтэй холбоотой асуулт. Тэгэхээр баяр сайхан дараагаас ахвал яагаад Монгол улс хөгжлийн төлөө хамтдаа явж чаддгүй юм бол төртөөгөө иргэнтэйгээ, хувийн хвшилтэйгээ, иргэний хөдөлгөөнүүдтэйгээ улс төрийн намуудтайгаа хамт гэж. Таны бодол. Одоо энэ бол ерөөс албан тушаалын бодол биш шүү ер нь. Тэгэхээр хувь хүнийхээ бодлыг хэлэхэд бол тодорхой зэгцтэй
тийм төрийн бодлого шаардж нийгмийн амьдрал. За энийг бол бүх төвшөнд ярьж байна. Ярьж бас чадж байна. Маш тодорхой болох хэрэгтэй, эрэм дараатай. Тэгээ шинэ бодлого одоо заашгүй шаардлагатай байгааг харуулж байна. Зөвхөн мөнгөтэй яваад хөгжлийн асуудал ярихгүй. Хамгийн гол нь хүн рүүгээ чиглэсэн бодтой. Тэгээ дистараатай. Ийм л одоо бодлого өгүүлэгдээд байна да. Тэгээ хоёрдугаар гэх юм бол эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Зангидсан гарших сахилах бат хэрэгтэй байна. Бүх төвшөнд. За хамгийн гол юм бол хэн ажлын байрыг бий болгох юм гэхээр хувийн хвшил. Хувийн хвшил дотроо бас олон янз байгаа. Тэр болгонд тохирсон ийм уян хатан хятад маркийн ийм бодлого бас өгүүлэгдэж байна. Тэгэхээр манайх одоо яаж юм гэхээр энэ стандартууд тохирохгүй байна. Америкийн стандарт зарим нь хулцдаг юм шиг байгаа. Европ стандарт л гэдэг. Зарим нь одоо ямар ч стандарт байгаа юм. Тэгэхэд хувийн жижиг дөнгөж одоо өөрийгөө босгох гээд явж байгаа компанидар маш том компани стандарт тулгдаг байх жишээ нь. Гэх мэтлэнгийн энэ олон зүйлээ одоо цэгцлээд явах тул болохгүй юм байхгүй л да. Гэхдээ эхлээд энэ шийдвэр гаргахын тулд нийгмээрээ ингэж ярилцах нь бас зөв байх. Цөмөрөө бас шүүмжлэлтэй хандах нь зөв байх. Тэгэл одоо хамгийн гол нь шийдвэр хүлээгдэж байна. Шийдэл хүлээгдэж байна л гэж одоо хэлмээр. Цаад юу? Ер нь нийгэм хамтдаа явъя гэвэл бүх юм ил тодол ярилцах хэрэгтэй бол. Иргэний нийгмийнхаа байгууллагуудыг дайсан шиг үзээд байж болохгүй. Иргэний нийгмийн байгууллагууд нь төрийг мангас шиг хараад байж болохгүй. Тэгэхээр бид нар энийг бодит амьдрал дээр харлаа л да. Өмнө нь бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дээр ажил олгогч үйлдвэрчин төр гурав барилдаж авахтаа тулаад хэрэлцдэг асуудал нь явдаггүй байсан. Одоо эдгээр донд бүх асуудлыг нь ил тавьчихсан. Тэгсэн одоо 2 жилийн хугацаанд бид нар энэ нийгмийн даатгалын салбарт байсан асар олон ужигэрсэн асуудлыг бүгдийг шийдчихсэн. Тэгэхээр үйлдвэрчинд ажил олгогч хоёртоо бид жишээлбэл нэг ширээний ард сууж агаад хуучин үгүй танаа өгсөн сандыг оруулахгүй гэж байгаа шууд дайруулаад хуулийг оруулцдаг байсан бол хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээний хуулийг бид бүтэн жил яриад эцэст нь яг ойлголцлоо гэдээ оруулсан 3 тал. Ингэхээр тэнд ямар нэг маргаан гарахгүй байна. Дөнгөж сая би голомт банкн дээр бас л тэтгэврийн тогтолцоог 3 дахь давхаргыг нь одоо бүх банк санхүүгийн байгууллагуудыг цуглуулж байгаад ажил олгогч үйлдвэрчинтэй хамт сууж байгаад ярьж байгаад ирлээ. Тэгэхээр энийг хэрвээ нуугаад орсон бол нөгөө талд нь хууль түүхий гарна. Тэгээд нөгөө талд нь бас л бухимдал үүснэ. Хувийн хвшлийнхнийг хийх ёстой ажлыг огт асуулгүйгээр оруулаад ишээлнэ шүү дээ. Тэгэхээр жижиг эрх ашгаа мартмаар байгаа юм. Хэрв энэ жижиг эрх ашгуудаа мартаад одоо наманч тэр иргэний нийгмийн байгууллагч тэр бусад төрийн бус байгууллагууд нь ч тэр төрийн байгууллагч тэр бүгдээрээ өөрсдийнхөө жижигхэн эрх ашгаа мартаад гол юм дээрээ төвлөрч чадах юм бол дахин сайн суугаад уулзаад ярьж чадах юм бол ямар ч асуудал шийдэж болно. Түүнээс хүчээр зөвхөн нэг л жижигхэн эрх ашиг гэдгийн ард сонгуулийн ялалтаж байж болно. Эсвэл эдийн засгийн жижигхэн эрх ашигч байж болно. Ийм үнний төлөө яваад ах юм бол энэ нийгэмд эвлэх болцоо байхгүй. Тэгэхээр сайн ярилцах хэрэгтэй л. Дүгнэлт өнөөдрийн бас манай нэвтрүүлгийн үзэгчдээс сонссон болов уу гэж ойлгож байна. Монгол улс жилдээ 1 их найд буюу бараг 1 триллион төгрөг халамжиндаа зарцуулж байна. Гэхдээ хамгийн очих хөстэй өөрхий яг жинхэнэ очих хөстэй эрдэнэ сард 50 мянган төгрөг авдаг юм байна. Өнөөдөр 50 мянган төгрөг гэдэг бол аяг хоолны юм шүү дээ яг үнэндээ. Тэгэхэд энэ бол ер нь бол энэ халамжийн бодлого бол бүрэн дампуурсны хамгийн тод жишээ бол яхахгүй. Нөгөө талаар 1 триллион төгрөгийг